За би инквайри сайдаас асууя. Асуултаа тодорхой нэг үйл явдал ярья. За 2024 оны 8 сарын 12-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд тухайд албан бичиг явуулсан. Энэ аюулгүй байдлын үзэл баримтлал бас одоо зайлшгүй өөрчлөх засах шаардлагатай байгаад байна. Тухайлбал энд заагдсан одоо 10 жилийн хугацаатай ажлууд хийгдсэнгүй. Эрчим хүчний бие даасан байдлаа хангана, шатхууны хараа тус байдлаас гарна гэд баахан хугацаатай зорилгууд тавиад биелээгүй. 2010 оны 7 сарын 15-ны өдрийн Улсын хурлын тогтоолоор энэ аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдаад ингэ явсан. За энэ нэг тустай асуудал. За нөгөө талд нь төсөв, төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл, за тийшээгээ чиглэсэн одоо бид нар хөгжлийн төлөвлөгөөг ингээд нэг жилээр нь батлаа явж байгаа. Эдгээр зүйлс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэх талаар одоо шалгуур үзүүлэлт буюу ирэм тогтоох зайлшгүй шаардлагатай байгаад байна гэдэг асуудлыг би 2 жил удаадараа ярьсан. Бямц цогт даргад хүртэл яг энэ асуудлыг хэлсэн. Бичгүүд явуулаад байдаг, хариу ирдэггүй. Энэ яагаад яригдаад байгаа юм бэ гэхээр өнөөдөр Монгол Улсын төсөв улс төрд нөлөө бүхий субъект өөрийнхөө тойрог руу юм уу өөрийнхөө салбар руу лобби хийж байгаа. Сая Лувсан Жамц гишүүний ахалсан ажлын хэсгээр 200 гаруй хөрөнгө оруулалтын зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн. 75% нь унсан. Ингээ харж байхад бол энэ дээр бол улс төрчсөн тодорхой тойргийн эрх ашиг давмгаасан байгаа болохоос биш Монгол улсны үндэсний аюулгүй байдалд зориулагдсан тэр төсөв тийшээгээ чиглэсэн тэр төсвийн хүрээ тийшээгээ чиглэсэн хөгжлийн хөтөлбөр явахгүй байна. Ийм ч үүднээс яг Монголын одоо хөгжлийг тодорхойлох эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудлууд бүгд хаягдж байгаа. Өнөөдөр Монголд байгаа нийт сургуулиудын дийлэнх нь 60-70 оны үед ашиглалтанд орсон, 80-ад оны сүүл үед ашиглалтанд орсон эмнэлэг сургуулиуд байгаа. Бүгдээрээ их засварын асуудалтай, бүгдээрээ шинээр барих асуудалтай болцсон. Асар цөөхөн суурь одоо дид бүтцийн хатууд дид бүтцүү шийдэгдсэн. Дээрэс нь эмнэлэг сургуульд зөөлөн дид бүтц буюу тэр багш ажилчдын цалин, нийгмийн асуудал, хөдөөг зорж очиж байгаа хүмүүсийг тогтоодог тэр асуудлууд бас алдагдцсан. Ингээ энэ бүхэн чинь юуг илтгэхэд байна вэ гэхлээр бидний дараа жилийнхээ мөнгийг төсвөлж байгаа орлого зарлагыг тодорхойлж байгаа энэ асуудлууд зарцуулалт нь зохиомж нь өөрөө Монгол улсын одоо иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох үндсэн хуулийн тэр язгуур эрхийнхээ дагуу жам ёсны эрхийн эдэлдэг байх тэр зүйлээс алдагдчихад байгаа. Салбарын сайдуудаас яагаад энийг хийхгүй байгаа юм бэ гэж асуухаар бид хүнжлийнхөө хэрээр хөлөөж ийж гинэ гэж хариулдаг гал унтраасан байдалтай болцсон. Тэгэхээр инквайри сайд одоо яг энэ одоо төсвийн хүрээ, төсөөлөл, дараад нь ингээд төсвийн асуудал бидний хамгийн гол маргалддаг, ус төрждөг сэдв мөн. Тэгэхээр энэ дээр яг энэ ирэм шалгуур үзүүлэлтээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа нийцүүлсэн байдлаар тодорхойлох ёстой болчиход байгаа. Одоо байгаа хуулийн гарц нь болохоор аюулгүй зөвлөлөөс журам батлагдсан байгаа. Тэр нь батлагдаагүй 16 жил явцсан. Эсвэл энийг тэд нар чадахгүй бол их хурл өөрөөсөө батлах гарц үлдсэн. Тэгэхээр та тэргүй шадар сайд эдийн засгийн хөгжлийн сайт хийж байгаа хүний хувьд энэ дээр яг та тодорхой гарц байр суурь хилээч. Энийг хийчих юм бол танд ч амар, засагт ч амар, бидэнд ч амар байхгүй юу? Тийм учраас төсвийн араас тойрог руугаа лобби хөөж гүйдэг биш. Зүгээр л Монголд хэрэгтэй гэсэн төсвийг өдр баталдаг болмоор байна. Энэ дээр хариулт авъя. За энэ хоёр тэргүүн шадар сайд хариулъя. За та их чухал асуудлыг хөндлөө. Яг таны ярьж байгаа учир шалтгаануудаас болоод Монгол улс үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зүйл бол улс төрийн 5 нам санал нэгдэж улс орон хөгжихийн тулд хөгжлийн бодлого төлөлтөө байна. Тэр хөгжлийн бодлого нь доктортой байна. Улс төрийн бүх намууд энэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Улс төрийн сонгуульд орж байгаа нэр дэвшигч хэн боловч энэ хөгжлийн бодлого төлөлтийг хэрэгжүүлэх асуудлаар өөрийн мөрөө хөтөлбөрөөр боловсруулна. Хэрвээ энд энэ бодлогоос гадуур боловсруулалт хийх юм бол нэр дэвших нь хасдаг улс төрийн намын сонгуулийн нэрийн шагсаалтаас хасах хэмжээнд үлдэр хатуу зохицуулт хийсэн. Энэ бол таны ярьдаг дур зоргын нэг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан
улс орны эдийн засгийн аюулгүй байдал гол бодлогоос гадуур энэ төсвийн сахилга бат алдагдаад байсан тул ингэж журмалж хуульчилсан. За энийг мөрдөхийн үүднээс бид нар хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хуулиа батлаад тэрний дагуу одоо төлөвлөгөө гаргаад төсвийн өрөөгөө тодорхойлоод ингээд ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ асуудал улсын хурал дээр хилцүүлгийн явцад эвдэгж байгаа байдал удаа дараа гарч байгаа. Гишүүд энэ учир шалтгаан дутуу ойлгоод байж магадгүй. Энийг байнга сануулж байгаа хуулийн зөрчил үүсэж байгаа талаар. Хэрвээ энэ хууль сануулсаар байтал хуулийг давж хуулийн тусгай шаардлага нийцээгүй, их үүсвэр нь тодорхойлогдоогүй, техник эдийн засгийн үндэслэхгүй, хариуцах эзэнгүй, зураг төсөв нь батлагдаагүй, тухайн жил хэрэгжүүлэх энэ эрэм шаардлага ороогүй төслүүдийг батлуулах гэж ажиллаж байгаа улсуудыг бол бид нар яа харахгүй хуулийн зөрчилтөж үзэж шаардлагатай бол үндсэн хуулийн зэцэд өгнө. Ингэж бид нар энэ их хурал төсвийн бодлогын санхүүгийн сахилгаттай болно. Бидний гол зорилго бол энэ үндэсний аюулгүй байдлын үзлэрэн туссан улс орныхоо эдийн засгийн аюулгүйг хангах нэг номерын асуудал. Эндээ бүгд захирагдах ёстой, улс төрийн намууд энд бодлогоо нийцүүлэх учиртай. Ингэж улс орон хөгжинэ. Үнэхээр сая мэргэжлийн байгууллага, институт олон сар сууж бүх нийгэм салбарыг хамарсан хилцүүлэг зохион байгуулж эрмэлээд оруулаад ирж байгаа зүйлийг дурын гишүүн санал гаргаж өөрчилж байгаа байдал бол энэ хуулиа буруу ойлгоогүйтэй, хуулиасаа ухамсарлаагүйтэй холбоотой байхаа гэж бодож байгаа. Үүнээс цааш энэ асуудал асагдах байх. Тэгэхээр одоо маргааш хөгжлийн бодлогын асуудал орж ирнэ. Энэ хуулийн хилцүүлэг явна. Энэ дээр танд байр суурь дахин ярьж бас хаана бүгд гишүүдээ хилж зөвлөж анхааруулж ингээд зөксөлж явахгүй бол улс орны хөгжлийн бодлогуудаа хэрэгжүүлж чаддаггүй. Уралдаж нэмсээр байгаад урсгал зардал нь төсвийнхөө 80-90% очсон. Хөгжлийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж чадахгүй хэмжээнд бид очиод байна шүү дээ.